Улс төр нийгмийн манлайлагчтай хийх уулзалт маань Булган аймаг Дашин жилийн сумаас үргэлжлэл үзэгч та бүхэндээ хүрж байна. За Булган аймаг бол 1369 онд байгуулагдсан. За өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд 61,000 гаруй хүн амтай болон өргөжжээ. За нийтдээ одоо хүн амын 30 гаруй хувийг нь өнөөдрийн байдлаар залуучууд эзлэж байна. Мянганы замын хэвтэ тэнхлэг дайран өнгөрөх төв суурин газартай ойрхон байрлах Дашин жилийн сум жил ирэх бүр өнгө засан өргөжж байна. Нийт хүн амын тоо 2600 гаруйд хүрч, за түүний 60 орчим хувийг нутгийн залуус эзлэж байгаа нь сум зайлшгүй хөгжих, хүрээгээ тэлэх үндэс болж байгааг орон нутгийн иргэд хэлж байна. За хөдөө орон нутгийн залуус аймаг сумаа хөгжүүлэх, өөрсдийн шин санал санаачлагыг гарган ажилдагч, бусдад үлгэр болон жишг болгох тухайд хүртээмж тааруу байдаг гэнэ. За харин улс төр дэшин манлайлагч зорилтод ТV төслийн хүрээнд сумын залуус өөрсдийн санаачилсан үйл ажиллагааг олонд харуулах боломжтой боллоо хэмээн цаашаа хүлээн авч байна. Ерөнхийдөө сумын одоо залуучуудын хувьд бол нийгмийн итгэх ерөнхийдөө жоохон дутагтаад байгаа юм санагддгийг. Ерөнхийдөө бид нэр л одоо төрийн зүгээс л ингээд аливаа ямиг л өөрсдөө хийгээл байсаргаа сургацсан. Одоо тэрхүү хандлага ерөнхийдөө бас өөрчлөгдөх хандлагатай л явж байна. Нийгмийн итгэх зүтгэл талаасаа бол жоохон идэвхтэй л болох залуу хүмүүсийн хувьд бол идэвхтэй байх хэрэгтэй юм да. Манай сум чинь өөрөө их онцлогтой сум шүү дээ. Мянганы зам аль эртнээсээ тавигдчихсан, дид үтс сайн хөгжсөн. Ер нь л бусад одоо ялангуяа алслагдсан аймгийн сумдуудыг бодоход бараг л маш их боломжтой гэж би харддаг шүү дээ. Тэгээ энэ утгаараа бас энэ жил 90 жилийн маань ой болж өнгөрсөн. За түүнтэй холбогдуулж сум хөгжүүлэх сангийнхаа зүгээс бүтээн байгуулалтыг нэлээд сайн хийчихсэн. Одоо миний мэдж байгаагаар 6-7 томоохон ажил хийлээ. Би бүгд яг нэгэн дээр нь зогсож чинь сумын төлөвлөлт. Энэ болгоныг бид нэр аль болох одоо манай удирдлагууд маань аль болох сумаасаа баг гаргаж тендерт оролцуулж хийгдсэн байгаа. Нэг ганцхан ажлыг нь гаднаас бид нэрийн танихгүй хүмүүс ирж хийсэн байгаа. Бусад ажлыг бол дандаа манай залуучууд өөрсдөө оролцож, идэвхтэй оролцож тийм байгуулсан, тийм байгуулалтад ажил хийсэн байгаа. Нутгийн залуусд хийж бүтээх шинийг санаачлан сумандаа өөрчлөлт хийх зорилго нь за тухайлбал Дашин жилийн сумын хүн амд тулгамддаг гол асуудал бол унтны усны чанар стандартын асуудал байдаг. Ханга болон говь хосолсон тус сум нь байгалийн өвөрмөц тогтцтой газарт хамаардаг тул унтны ус нь хүн ам хэрэглэхэд чанарын шаардлагад тохирсон хэмжээнд цэвэршилттэй гардаг байна. За иймд залуус нэн тэргуунд шийдэх шаардлагатай асуудалд үүнийг нэрлэж байсан төдийгүй за улс төр дэшин манлайлагч зорилтод ТV төслөөр дамжуулан саналаа гаргаж шийдлийг олно гэдэгтээ итгэлтэй байсан юм а. Төв аймгийн Дашин жилийн суманд байгалийн үзэгсэлэнт төрхөөрөө олонний анхаарлыг татахаас гадна түүх дурсгалын олон эд зүйлсийг өөрийн нутаг дэвсгэрт агуулдгаараа онцлогтой. Төдөө хуурч бол Түшээ таамгийн үүзэн гүний хошуу. Хошооны засаг ноён хүн байсан. Тэгээ тэр хүн одоо засаг ноён байсан төдийгүй одоо 9 настайдаа одоо эцэг нь 8 настайдаа ингээ үүд болоод тэгээд 9 настайдаа засаг ноён болж тэгээд эндээ одоо байх хугацаанд тэр өөрийгөө одоо бичиг үсэг тий тэр хөгжмийн урлагт одоо өөрийгөө зориулж тэгээд Улаанбаатарт очиж бөмбөр ногоон театрт одоо ажилласан юм бэлээ. Тэгээд мөн одоо тэр хүний гавьяаг бол одоо бид нэр төдийгүй одоо Монгол хүмүүс л бүгдээрээ хандахгүй шүү дээ тий. Эзэн Чингис хааны үеийн түүхийг гэрчлэн үлдсэн цогтын хар балгасын суурь энэ нутагт орших нь гадна олон дотоодын жуулчдын тоог жил ирэх бүр нэмэгдүүлж за үүнийг даган сумын хөгжилд ахицтай өөрчлөлт гарч байгааг нутгийн залуу сонслож байлаа. За гол нь цаашид эдгээр дурсгалт газар олдвор болон үзмэр өөх түүхийг уламжлан үлдээх за хадгалах тухайд анхаарах шаардлагатай байгааг онцлсан юм а.